юм бэ? Хурдан санагдаж байна. Тэгээд би Монголоо хоёрт хөөрхөн пүүз авт юм шиг гэж бодоод. Гараа амжин дэлгүүр орж байна. Ерөөсөө нэг амжихгүй яваадсэн. Тэгээд маргааш нэг мэдсэн чинь маргааш яг хичээлийн эхний өдөр болсон байж байна. Хурдан байна. Юу яадаг готлнууд нь байна. Ийм байна. Энэ байна. Энэ байна. Эсвэл ийм байна. Миний бодлоор энэ болохоор энэ даавуу юм байна. Энэ болохоор ингээд жоохон даавуу биш. Энийг сонгоод иж байна анхаалаад. Тэгээ мөнгөлээд болохоор Spider-Man, эсвэл динозавр. Ашин сонгох бай гахаж чинь. Энэ бол хөрхөл юм. Тэгэхээр даавуу. Ашгүй чинь яг сайхан чиглэсэн юм уу? Юу хөлт мэдсэн тий? Нэг юм дээр нь. Миний хүчин динозавр болоод байгаа шүү дээ. Хөрх юм бэ? Энэ нана. Ингээд хийгээд өгööre заяа. Тэгээд энэ бомброшин энд нь үлгэчихгүй, энд нь үлгэхгүй. Харин ээ? Одоо энд үү? Энэ бас нэг бомброш. Уутан шиг угааж юм шүү. Үгүй юм уу? Дөрөв илдээд юм байна. Энэ хоёр юм хичээл амар юм яах штэ тий. За. Маш хичээлийн шинжилт өмсөх. Замт. Spider-Man. За, энэ Начаа чанартай харагдаж байна. Энэ Spider-Man. Энийг цацаараа хана. Юу вэ? Энэ болохоор нэг гутал хамгаалдаг Magic Bot. Della orange. Orange. Kika. Orange нэрика. Энтэй дог. За, гараа угаачих минийхөө. Анхуулаа. Асай. Я. За, мөнх гараа угааж гинэ үү? За, гараа сайхан угаачих. Mami. Titta till jag har lärt mig om detta. Үнэртэй. Гоё. Гоё. Маргааш юу лээ? Маргааш. Яа. Имаран госкола. Яа. Яа. Аха. Чи ямар мундаг угаадтай. Чи нөгөө усны гутлаа яасан? Нөгөө андра скур ставлаар. Yes, det är bara saker. Va? Jag tror att de var nya. Den också nya. Вау, манай хэд нөгөө Pretty гэдэг өдөр өнжүүлэхэд явж байгаа. За одоо жинхнээсээ хичээл нь эхэлнэ. За нүдэ ансан уу? За нүдэ анараа. Нүдэ анараа. Nej. Vänta.
За нүдэ нэгэрэ. School байсга. Анх мөнх school байсга. Дотор нь юу вэ харъя. Сайн тага штэ. Мөнх. Den också titta. За, өшөө юу вэ? Цүнхэнд нөр юу вэ? Хардаа. Өөр юу вэ? Колон финс мэрэ. За, өөр юу юм бэ нөө? Ваа! Маргааш өмсөн шүү. Заяа. Анх мөнх маргааш сургуультай явахдаа өмсөн шүү. Заяа. Тэгэл скуулан окей? Ваа! Du har vita byxor, visst? Nya vita. Өмснө минь хөө? Ээж нь харъя. Аха. Мөнхөлөө готлоо өмсөөрэй, ээж нь харъя. За, миний хөө ээж хөө юу цүнхээ үрч. Ваа, ямар гоё юм бэ? Ваа. Är du glad? Ja. Jättemycket. Qayna. Munk, mamma hjälpa? Ja. Kom. Ta skärta. Ett när skär. Wow. Чимүкла акла. Ваа. Ямар гоё юм бэ? За маргааш ингээд сургуультай явна шүү заяа. Ваа, мөнхөлөө. Готлоо ингээд. Ваа. Ямар гоё юм бэ? Titta på mig. Och mamma, jag kan leka matlåda där. Хай. Өрөөмөнд за ажилласаа орж ирээд байж байна. Одоо 9 цаг өнгөрч байна. Өглөө усанд орчтой юм лөө. За манай хоёр сургуулийн сурагч болж байгаа. Би та нарт нөхөрхөн цүнх танилцуулах. Тадаа миний нэг захиалсан цүнх ирсэн. Ийм хөөрхөн. Одоо ингээд одоо бүр яг деталаар ингээ харуулъя заяа. Мөнхөлөгийн энэ нэг ийм жижигхэн бамбрууш нь тусдан захиалсан. Тэгээд ийм нэг юу гэдэг вүлээ? Нэхмэл гэх юм уу? Сүлжмэл гэх юм. Тэгээд ийм дажгүй яг нь онлайн захиалга гэсэн юу хөрхөн хөнгөн тэгээд ер нь бол ийм ойдл тэр дажгүй гоё хөрхөн цүнх ирсэн. Би бас онлайнаар болохоор бас нөгөө ямар авах л таа гэж жоохон санаа зовж исэн. Гэхдээ яг хөө өстө хөрхөн цүнх ирсэн. Аюу гоё юм хөнгөн. Тэгээд ийм жижигхэн биш. Айхтар бас нөгөө томдсон ч биш. Яг л одоо яг таарахаар юм дундаж хэмжээтэй. Тэгээд яг ингээд захиалга өгөхдөө яг ийм тоглоомнуудын сонготын билээ өгтөө төгөөд гэдэг. Тэг мөнхүүлэх бол нэр нь ингээд мөнх тэгээд би сонгохдоо юм динозавр тэгээд юм машин сонгосон. Тэгээд яг нөгөө сайт руу н орохоор өнгө нь өөр юм билээ. Шаргал, шар, оранж гэдэг өнгүүд нь өөр байдаг. Тэг би октодод болохоор юм цэцэг тэгээд юм юникорн тэнгүүд юм бүрхэн туулаа байсан. Тэгээд анхуулагийнх юм болсон. Тэгээд яг н онлайнаар захиалаад материал нь одоо ямар байгаа юм бол ойдл гэсэн чинь сансныг бодоход их дайжгүй ёстой хөөрхөн цүнхнүүд ирсэн. Тэгээ манай хоёр одоо ингээ маргааш хичээлтэй. Тэгээ ямар ч гэсэн унтцсан байна. Тэгээд хувц өнөр бүх юмаа бэлдээд ингээ унтцсан. Тэгээд цүнхээ өнөөдөр аваад бөө баяр болсон. Тэгээд өнөөдөр цүнхээ аваад тэгээд ер нь бид нар ингээд санахад
Угаасаа 9 сарын 1 гэнгүүл хүүхэд болгоно шинэ гутал цүнх үүрэл хөөрхөн байдаг штэ тий. Шведэд бол айхтар ингээл форм өмсдөггүй. Ер нь бол форм өмсдөг сургууль бараг л байхгүй тий. Яг нэг хувийн нэг одоо англи хэлний тийм англи сургууль бол яг нөгөө чисмэн чи явж исэн штэ. Тэгээ цаанаас нь юм нэг юу мó гэж өгдөг лээ. Хувцс формагийн тийм жигдэрч одоо хувцс өмсдөг. Тэрнээс яг юм швед сургуулиуд болохоор ерөөсөө тийм жигдэрч тэгж хувцсалдаггүй. Яг өөрсдийнхөө ингийн хувцсалтаар байдаг байхгүй. Тэгээ би яг нөгөө нэг сургуульд орж байгаа мэдрэмж нь хүүхдэд нэг тийм байдаг штэ. Шинэ юм өмсөх, шинэ юм дуртай. Тэгээд яг ингээд шинэ юм өмсөд ингээд сургуультай явхад гоё мэдрэмж нь гоё явах юм болов уу гэж бодоод юутай ч өнөөдөр маргааш хичээл нь эхлэх учраас ингээд шинэ юмнууд нөхсөн. Тэгээд бөө баяр болж илээ. Тэгээд сургуульд явах юм гоё байдаг гэж ядчил сургуульд явах мэдрэмж нь гоё байг гэж бодоод. Тэгээд энэ хүүхдүүдийн ашгүй энэ хоёр нөгөө цүнх маань амжиж ирлээ. Би бол сарын өмнө захиалга өгсөн юм болов. Тэгсэн чинь ямар тач хичээлээс нь өмнө бол амжиж ирлээ. Тэгээд маргааш хичээлийн шинжил. Яа. Гоё. Ивлагт. Би тэр сургуультай явж гин гэрэ. Сургуультай явъя. За, Jasmine, эчин хол крам. Jasmine. Крам. Бикати. Крам мөнгөлээ. Jasmine явлаа. Крам яши. За. Энд ингээ хүүхдүүдийн шкаф байна. Манай хоёрыг яг энд ингээ зэрэгцээд энэ нөгөө нэг сургуультайгаа танилцах гэж ирэхдээ хүүхэд болгонд ингээд цаасан өөрөө ингээд өөрийнхөө зураараа өөрийнхөө ингээд зураад нүхлээ ингээд зураад тэгээ нэрээ бичсэн ах хоёрыг юмнууд энд байна. Тэгээд тэнд ингээд ноошин байна. Тэгээд за сургууль руу харъя. Анги руу харъя. Элдв янзын нөгөө цэцэг мэцэг навч одоо нөгөө нээлтгээл юм байхгүй бүр хамаг энгийн бүр эцэг их нь дагуулж ирээл би эмэг зүгцээ би жоохон баярлаг байгаа юм шүү. За хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе. Юу вэ? Хүүхдүүдээ хичээлд нь өгсөний баяр. Йоо, за ингэж нэг хичээл эхэлт юм байж. Хичээлийн шинэ жилийн нээлт гэж хэлэхэд бас хэцүү те. Ерөөсөө нүсэр юм байхгүй. Ямар ч цэцэг навч, дуу хоор одоо нөгөө цэцэг ганц ч юм уу? Цэцэг барьсан ганц ч хүүхэд байхгүй, хүн байхгүй. Тэгээд нөгөө юм айгүй амар. Бүр ямар ч дарамт байхгүй. 8:30-аас хичээл эхлэн гэсэн. Тэгэл яг л 8:30-аас анги руугаа оруулаад тэгэл болоо. Тэгээд анх мөнх хоёрыг нөгөө өдөр өнжүүлэхэд 2-7 хоногийн өмнөөс явж эхэлсэн. Хинээ. Тэгээ угаасаа манай хоёр чинь ах эгч хоёртойгоо нэг сургууль. Тэгээ хичээл тарахаар ах эгч чинь аавна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Гэтэ эхний ээлж чинь жоохон чи авсан даа хаа. Тэгээд ах эгчтэйгээ цуг ирдэг болнийц. Сүмсээ тараад аав юм шүү дээ. Тийм үү. Jasmine багш нартай танилцуулсан юм уу? Маркусыг болтой. За ямар ч ч ингээд сургуулийн сурагч боллоо. За гэрлэнгүй ороод ажлынхаа хавцыг солидоо. Нэх яа нүр мөрө бодаад
юу бөмсөд хүүхдүүдийнхаа хичээлийн шинэ жилийн нээлттэд оролцохоор авсан үг нь. Гэсэн хичээл нь тэгэл эхэлсэн. Одоо гэрлүүгээ гараад ажлынхаа буцааг өмсөд ажилдаа явлаа. За тэгээд түр ба Шведэд ер нь бол сургуулийн хичээлийн шинэ жил ер нь иймэрхүүл болдог. Тэгээд нөгөө янз бүрийн олон хүүхдүүд, эцэгчүүд, багш нар нэг олуулаа божигндаг болохоор ерөөсөө юу яасангүй, зураг бичлэг хийсэнгүй. Айлын хүүхдүүд зөндөө байгаа. Тэгээд бай. Гэмбаран энэ ямар гоё дуу зохиогдсон шинэ дуу. Ганга гэдэг нь ямар хамтлагийн хүүхтэй? Мэдгүй. Хангын лагва ганга хоёрын братан гинэ. Гоё дуу зохиогдсон байна. За хоёулаа арай хоёр дахь өдрөө хүүхдүүдэд өргөж өгч хамтдаа. Одоо өглөөний 7 цаг болж байна. Тэгээ би өглөөний нөгөө юу гэдэг лээ? Фритид тэгж өгдөг лээ. Өдөр өнжүүлэх. Өглөөнийх нь өдөр өнжүүлэхэд өгч байгаа. Өнөөдрөөс эхлээд тэгээд арай илүү эрт басна. Тэгээд эрт басаа сургууль дээр ирээд өглөөнийхөө цаг сургууль дээр явна. Ямар ч сан нөгөө сэргэлэн нойрмолохгүй эрцэрхээр чи амар штэ. Өнөөдөр 2 дахь өдрийнхөө хүргэлтийг бид хоёр хамтдаа хийж байна. Тэгээд өнөөдөр би мөнхүүлээгийн цагтаа мөнхүүлээгийн цаг дээр мөнхүүлээ дээр ингээд нэг цуврал нэг 4-5 цаг ирсэн цуврал гэх юм. Эхний цаг дээр би ганцаараа очих юм билээ. Тэгээд сүхэ болохоор эмнэлгийн цагтаа. Тэгээд бид хоёр өнөөдөр 2 тишээ явна. Одоо өглөөний 7 цаг болцсон байна. За. Блогоо ер нь хэд ингээд дуусгая даа сая чи надыг нэг инэттэй юм яриад юу ядсан блогийнхаа үзэгчдээс асууна. Чи хөдөөнийх болохоор гэдэг байгаа байхгүй юу? Тэгсэн чи яасан бэ гэсэн чи ингээд нөгөө нэг ангийнх нь сурвал ангийнх нь ингээд шатн нэг 7-8 гიშгүүрлэх те 6 гიშгүүр ч юм уу ингээд үүдний шат байдаг байхгүй юу? Тэр шатн дээр ингээ хаалгаа ингээ онгойлгосон чи яг доороос нэг аав нэг хүүтэйг ингээ доороос ингээ дэшинэ гарч исэн байхгүй юу? Тэгсэн чи би ингээ хаалгаа барьж өгч ингээ зогсоогүй өөдөөс нь ингээ буусан байхгүй юу? Тэгсэн чи сүхвэ чи ингээ хөдөөнийх гэдэг чи мэддээд байдгийг манай хотынхан бол дэшээ өгсөж байгаа хүмүүст зам тавьдаг гинэ. Манай хотынхан. Тэгээ манай хотынханд 1-2 дугаар ангид байхад дэшээ өгсөж байгаа хүмүүст зам тавь гэж зааж өгсөн гинэ сургуульд. Тэр арай хотлаа те чи өглөөцөд. Үлээгүй юу? Танай ангид заасан юм уу бүр? Тийм, уусаа жоохон багталсан. Жоохон байхад манай хотынханд заасан гэдэг юм. Хотынхан байвал хэлээрээ заяа. Үний юм уу, хотлаа юм уу? Манай хотын соёлч гэж. За. Хүмүүний соёлхгүй заа гэдэг. Хүний соёл. Манай хотынхан тийм соёлтой л гин. За бай. Хэрвээ тэгдэг бол сонсъё те. Бай. Өмсөх юм уу? Окей. За амжилт. Ажилтаа ирсэн ирээрээ. Шинжилгээ өгөөд эмчтэйгээ уулзчаа тэр өдөр. Угаасаа нөгөө 3 сарда нэг удаа. Ой, байж. Цүнхээ дэлгүүрээ бүх юмаа мартцсан шүү. Яа. За ажилдаа орё. Би нөгөө мөнхүүлээгийн цаг арай болоогүй учраас ажил дээрээ ирж бэлтгэлээ хийчихье гэж бодоод. Тэгэхгүй бол битэр чи ерөнхийдөө бол хоёулахнаа байгаа учраас бүх юмаа өөрсдөө хийн. Бүх юмаа бэлтгэл зөвлөгөө мөрөглөө бүх юмаа мэдээж өөрсдөө хийн. За тэгээд юу яа. Би ойрт нөгөө блог оруулахгүй байгаа шүү дээ тий. Энэ кофегаа тавьчих.
Ойрд блог оруулахгүй байгаа шүү дээ. Угаасаа бид хоёр бүр айгүйх ажил ихтэй байгаа. Тэгээд тийм учраас ерөөсөө завгүй, амжихгүй, завдлахгүй байгаа байхгүй юу? Тэгэнгүүт нөгөө юу яаж байгаа? Нэг юм нөгөө нүдний шил цагсан видео хийдэг. Тэгээ би тэр шилийгээ ирэхээр байнгын нүдний шилтэй тэгээ хийж байгаа юм аа ерөнхийдөө бол байнгын бичээд ч гэдэг юм уу. Тэгэх юм бол арай илүү их блог орох бах гэж бодож байна. Тэгээд блогтойгоо хамт байсанд баярлалаа. Богинохон блог болж байгаа ч гэсэн тэгээд та нар маань үзэх туртай байдаг. Бас комент бичдэг хүмүүстээ бүгдээрэнд нь баярлалаа. Дараагийн блогоор уулзъя. Түр бай.